Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Шинэ хэмжлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Нэгэн үзэгч маань одоо комплимент objet direct, комплимент objet indirect гэдэг хичээл оруулж өгөөч гэж хүсэж явуулсны дагуу өнөөдрийнхөө хичээлийг бэлтлээ. За комплимент objet direct, комплимент objet indirect гэдгийг ярихаас өмнө бүгдээрээ комплимент objet гэдэг зүйлийг ярьцгаая. Комплимент objet гэдэг маань одоо өгүүлбэрт тусагдсан гишүүний үүрэг гүйцэтгэдэг. Үйл үгтэй холбогдож, үйл үгийн утгыг гүйцээж дэлгэрэнгүй мэдээлэл өгдөө гэж ойлгож болох нь. Комплимент objet буюу одоо тусагдсан гишүүний устгах юм бол өгүүлбэрийн маань утга тэр чигээрээ өөрчлөгддөг байх нь байна. Тэгэхээр тусагдсан гишүүнээ бол устгаж болдгоо байх нь байна. За жишээлх юм бол maman fait un gâteau гэдэг өгүүлбэрийг авч үзцгээе. Тэгэхээр ээж бялуу хийж байна гэсэн өгүүлбэр байна. За тэгвэл un gâteau гэдэг маань комплимент objet буюу тусагдсан гишүүн байх нь байна. Тэгэхээр faire гэдэг үйл үгтэйгээ шууд холбогдож өгүүлбэрийг одоо утга төгс болгож байгаа учраас устгаж болохгүй. За бүгдээрээ un gâteau гэдэг үгээ устгаад maman fait гэдэг энгийн өгүүлбэр болгочихъя. Ээж хийж байна гэсэн энгийн өгүүлбэр болоод одоо ээж яг юу хийж байгааг нь мэддэхгүй өгүүлбэр маань төгс утга илэрхийлж чадахгүй байх нь байна. Тэгэхээр одоо комплимент objet буюу тусагдсан гишүүнийг устгаж болдоггүй байх нь байна. За комплимент objet буюу тусагдсан гишүүн маань хоёр төрөл байдаг байна. Комплимент objet direct COD буюу шууд тусагдсан. Комплимент objet indirect COI буюу шууд бус тусагдсан гэж хоёр янз байдаг байна. За эхлээд бүгдээрээ комплимент objet direct буюу шууд тусагдсан гишүүнээ ярьцгаая. Тэгэхээр комплимент objet direct буюу COD шууд тусагдсан гишүүн маань үйл үгийнхаа араас шууд орж үйл үгтэйгээ шууд холбогддог байх нь байна. Тэгэхээр тэр тусагдсан гишүүнийхаа өмнө ямар нэгэн préposition буюу угтвар авахгүйгээр шууд үйл үгтэйгээ холбогдно гэсэн үг. Комплимент objet direct COD маань дараах асуултанд хариулагддаг. Qui, хэнийг, quoi, юг гэсэн асуултанд хариулагдах нь байна. За бүгдээрээ жишээ өгүүлбэрээр харцгаая. Sacha attend sa sœur. Sacha эгчигээ хүлээж байна. За sœur гэдэг үг маань ерөнхий утга нь бол эгч юм уу эсвэл эмэгтэй дүү хэлж байгаа. За тэгэхээр яг нь grande sœur гэх юм бол том эгч болчих нь байна. Petite sœur гэхээрээ эмэгтэй дүү болох нь байна. За тэгэхээр ерөнхий утга нь эгч юм уу дүү гэсэн утгатай учраас бүгдээрээ эгч гэж явуулчихъя. Sacha attend qui sa sœur. Attend хүлээх гэдэг үйл үгнийхээ хараас sa sœur гэдэг одоо тусагдсан гишүүн маань шууд орж ийн. Тэгэхээр sa sœur гэдэг маань COD байх нь. Jade écrit une lettre. Jade захиа бичиж байна. Захиаг бичиж байна. Jade écrit quoi? Une lettre. Тэр Jade юуг бичиж байгаа? Захиаг бичиж байна. Une lettre гэдэг маань COD шууд тусагдсан гишүүн байх нь. За COD маань өгүүлбэрт хэдэн төрлөөр илэрдэг байгаа. За эхний тохиолдол нь un nom нэр үг эсвэл un groupe номинал буюу нэр үгийн бүлгээр илэрнэ. За бүгдээрээ жишээ өгүүлбэрээр харцгаая. J'aime Pierre. Би Pierre-ыг хайрладаг. Pierre-д хайртай гэсэн өгүүлбэр байх нь. Тэгэхээр яг нь j'aime qui Pierre. За Pierre гэдэг маань COD байх нь тийм үү? Тэгэхээр нэр үг байх нь. Дараагийн өгүүлбэр les loups attaquent les moutons. Чоннууд хоньнуудыг дайрч байна. Les loups attaquent qui? Les moutons. Les moutons гэдэг маань COD байх нь тийм үү? Тэгэхээр les moutons гэхээр хоёр үгнээс одоо бүтэж байгаа нь нэр үг маань. Le mouton гэдэг маань одоо эр хүүсний нэр үг байгаа бол олон тоон дээр les moutons гэж орж байгаа нь. Тэгэхээр les гэдэг маань одоо déterminant буюу одоо ялгц гишүүн байгаа тий. Тэгэхээр нэр үгтэйгээ mouton гэдэг хонь гэсэн нэр үгтэйгээ холбогдож байгаа учраас les moutons гэдэг хоёр үгнээс үсээд хоёр үг нийлээд нэр үгийн бүлэг үүсгэж байгаа. Тэгэхээр les moutons гэдэг маань нэр үгийн бүлгээр илэрч байгаа COD байх нь. За дараагийн тохиолдол нь pronom буюу төлөөний үгээр илэрдэг байх нь. За
түрүүний авсан өгүүлбэрээ буцаагаад харцгаая. Les loups attaquent les moutons. Чоннууд хоньнуудыг дайрч байна. Энэ өгүүлбэрийн les moutons гэдэг маань COD байсан тийм ээ, нэр үлгийн бүлгээр илэрч байгаа. Тэгэхээр les moutons гэдэг одоо COD-гээ pronom буюу төлөөний үгээр орлуулъя. Les loups les attaquent. Тэгэхээр attaque гэдэг үйл үгний маань одоо өмнө нь les гэд төлөөний үг орчиж байгаа юм. Тэднийг тийм ээ, les moutons. Les loups les attaquent гэхээр чоннууд тэднийг дайрч байна. За тэгэхээр ерөнхийдөө одоо COD маань үйл үгнийхээ араас ордог бол хэрвээ төлөөний үгээр одоо COD маань илэрч байх юм бол үйл үгнийхээ өмнө ордог байх нь шүү. За j'aime Pierre гэдэг өгүүлбэрээ буцаагаад харцгаая. Би Pierre-ыг хайрладаг. Pierre гэдэг COD-гээ төлөөний үгээр орлуулъя. Je l'aime. L апостроф маань le гэдэг төлөөний үг байх нь байна. Pierre гэдэг COD-г тусагдсан гишүүнийг le гэдэг pronom personnel-ээр орлуулчихж байгаа юм. Aimer гэдэг үйл үг маань ихшгээр хэлж байгаа учраас le гэдэг төлөөний үгний ön гэдэг l апостроф болсон байна. Би түүнийг хайрладаг гэсэн өгүүлбэр болж байна. За дараагийн нэг тохиолдол нь хувраагүй үйл үг буюу infinitive хэлбэр дээр байгаа үйл үгээр илэрдэг байх нь байна. За жишээлх юм бол je veux partir. Би явахыг хүсэж байна. Je veux quoi? Partir. Partir гэдэг маань хувраагүй infinitive хэлбэр дээр байгаа учраас COD байх нь байна. Sacha aime chanter. Sacha aime quoi? Chanter. Chanter гэдэг маань хувраагүй infinitive хэлбэр дээр байх нь байна. Дараагийн тохиолдол маань proposition subordonnée буюу гишүүн өгүүлбэрээр илэрдэг байх нь. За гишүүн өгүүлбэр маань гол өгүүлбэртэйгээ үндсэн өгүүлбэртэйгээ тийм ээ que буюу гэж гэсэн одоо захирагдах холбоосоор холбогддог байгаа. За жишээлх юм бол je veux que tu viennes avec moi. Би чамайг надтай хамт ирээсэй гэж хүсэж байна. За тэгэхээр өгүүлбэрийн маань гол үндсэн өгүүлбэр нь je veux би хүсэж байна. За тэгэхээр que tu viennes avec moi гэдэг маань одоо гишүүн өгүүлбэр байх нь. Que гэдэг холбоосоор гол үндсэн өгүүлбэртэйгээ холбогдоод COD шууд тусагдсан гишүүнийг үсгэж байх нь. За дараагийн complément d'objet гишүүн маань complément d'objet indirect. COI буюу шууд бус тусагдсан. За шууд бус тусагдсан гишүүн маань COI тийм ээ. COD шууд тусагдхунаас одоо ялгагдах зүйл нь өмнөө preposition буюу ухтар үг авдаг байх нь. За жишээлх юм бол a, de, pour, en гэх мэтчлэн одоо ухтар үгнүүдийг авдаг байх нь өмнөө. За COI шууд бус тусагдсан гишүүн маань дараах асуултанд хариулагдана. À qui, хинд, хинтээ, à quoi, юунд, юутай, de qui, хинээс, de quoi, юунаас, юуны тухай гэсэн асуултанд хариулагддаг байх нь. Монгол хэлний хэлээр болохоор одоо орж байгаа өгүүлбэрийнхаа утгаас болоод а, de гэсэн утгууд маань одоо утга нь өөрчлөгддөг байгаа шүү. Тэгэхээр заавал яг одоо за энэ одоо хинд, юунд, хинээс, юуны тухай гэж асуултанд хариулагдах юм байна гэж бас яг ингээд байгаагаар нь тусгаж авч болохгүй байх нэ. За бүгдээрээ жишээ өгүүлбэрээр харцгаая. Je parle à mon ami. Би найзтайгаа ярьж байна. Je parle à qui? À mon ami. À mon ami гэдэг маань COI буюу шууд бус тусагдсан гишүүн байх нь. Je parle de mon voyage. Би аяллахаа тухай ярьж байна. Тэгэхээр de mon voyage гэдэг маань COI байх нь. Je parle de quoi? De mon voyage. COI маань de mon voyage гэдэг үг байх нь. За COI гишүүн маань бас хэдэн төрлөөр өгүүлбэрт илэрдэг байх нь. За эхний тохиолдол нь un nom буюу нэр үг, un groupe nominal буюу нэр үгийн бүлгээр илэрхэнэ.
Жишээлх юм бол nous pensons à notre avenir. Бид ирээдүйгээ бодож байна. Nous pensons à quoi? À notre avenir. Ирээдүйгээ бодож байна, тийм ээ. Тэгэхээр à notre avenir гэдэг маань COI гишүүн бөгөөд одоо нэр үгийн бүлгээр илэрч яах нь байна. Дараагийн тохиолдол нь pronom буюу төлөөний үгээр бас илэрнэ. За, je téléphone mon ami гэдэг өгүүлбэрийг харцгаая. Би найзтайгаа утсаар ярьж гин гэсэн өгүүлбэр байна. За, тэгэхээр je téléphone à qui? Тэгэхээр à mon ami гэдэг COI гишүүн байна тийм үү? Шууд бус тусагтун. Тэгэхээр à mon ami гэдэг одоо шууд бус тусагтун гишүүнээ төлөөний үгээр орлуулъя. Je lui téléphone. Lui гэхээр төлөөний үгээр орж байгаа учраас үйл үгнийхаа өмнө байрлах нь шүү. Тэгэхээр je lui téléphone. Би түүнтэй утсаар ярьж байна. За, дараагийн тохиолдол маань гишүүн өгүүлбэрээр бас илэрхэнэ. Жишээ нь elle réfléchit à ce qu'elle doit faire. Тэр юу хийхээ бодож байна. Réfléchir гэдэг маань бодох тийм ээ. Elle réfléchit гэсэн өгүүлбэр маань гол нөгөө үндсэн өгүүлбэр байх нь. Ce que гэсэн холбоос үгээр гишүүн өгүүлбэр маань гол өгүүлбэртэйгээ холбогдсон байна. Тэгэхээр à ce qu'elle doit faire гэдэг өгүүлбэр маань гишүүн өгүүлбэр байх нь. Proposition subordonnée. За, дараагийн жишээг авцгаая. Elle pense à ce que tu as dit. Би түүний хэлсэн зүйлийн талаар бодож байна. Гол өгүүлбэр маань je pense. Гишүүн өгүүлбэр маань à ce que tu as dit. Түүний хэлсэн зүйлийн талаар гэсэн одоо гишүүн өгүүлбэр байна. За, тэгэхээр энэ маань COI байх нэ. За, дараагийн тохиолдол маань үйл үгийн хувраагүй буюу infinitive хэлбэр. Жишээлх юм бол j'ai réfléchi à changer de travail. Би ажлаа солих талаар бодож байна. Je réfléchis. Би бодож байна. À changer гэдэг маань COI байх нь. Тэгэхээр changer гэдэг үйл үг маань хувраагүй infinitive хэлбэр дээрээ байх нь. За, ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлээр complément d'objet direct шууд тусагтун гишүүн, complément d'objet indirect буюу шууд бус тусагтун гишүүний талаар үздэсгэлээ. За, ингээд өнөөдрийн маань хичээл үгээр өндөрлөж байна. Хүсэлт гаргасан үзэгчийнхаа хүсэлтийг биелүүлж чадсан болов уу гэж найдаж байна. За, зарим нэгэн үзэгчдэд бас жоохон хүн дэвтэр байж магадгүй хичээл маань. Тийм болохоор дахин үзээд одоо өгүүлбэр зохиогоод асуултандаа хариулаад дасгал ажиллаад явах юм бол аяндаа ойлгомжтой байх болно. За, ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө бичлэгийг өгөр өндөрлөе. Дараагийн хичээл хүртэл дүр баяртай.